5 4-тэй байгуулж байгаа шүү дээ. Хэдийн янз хийлтэй. Тийм. Одоо өрөөгөө янз. Аргаа аваад ингэж юм коридор байна. Одоо энэ дээр 50 өнөөдрөөс хийж байгаа. Өнөөдрөөс хийж байгаа тийм. Энийг заан руу Тэгэхээр бас хэвтэрд бол яг өчигдрийг бодоход те бас арай цаад өдрүүдийг бол арай бас надаа үүтэн дээр асуусан асуудал шийдэхгүй том баримтын асуусан маш их. на тургийн саа. Дараатай би өгсөн байгаа дахиад бичиж нийслэл гэрэлтийн хэмжээний асуудал. Эмч ажилчдын илүү цагаар ажилласан мөнгө одоо цалин дээр нь бас нэг зарим нэгэн одоо шаардлагатай мэргэжилтнүүдийг авч ажиллуулж байгаа энэ зардлын асуудал жоохон тусгал ийм талтай байгаа. Өнөөдрийн байдлаар бол тэрэн дээр бол аливаа асуудал гараагүй. Бүх үйл ажиллагаа бол хэвээ явагдаж байгаа. Ерөн зүгээр эрүүл мэндийн яамны зүгээс гэх юм одоо зүгээр яг өнөөдөр цалин дээр эрүүл мэнд цалин болон илүү цаг дээр бол асуудлыг шийдэх бол талаар бол аливаа нэг одоо биднэрт бол мэдээлэл бол байхгүй. Ер нь бол эдийн засгийн хүнд байгаатай холбоотой хүндрэлтэй л байгаа гэсэн. Гэхдээ эмнэлгүүдийн хувьд бол 1-2 дугаар сард ачаалтаа ажилласан ч гэсэн оны эцсийн санхүү жилтээс нааш нь татаж тийм ээ хуваарийг урагшлуулж байдлыг зохицуулж явна. Ер нь аажимдаа бол яг энэ гарсан зардлыг бол тод толоор юм шийдүүлж авахгүй бол яг эмнэлгүүдийн хувьд бол энэ цалин бол оны эцрээ бол нэлээд өртөө ийм асуудал явдаг. Одоо Нодингийн Улаанбурхны үеэр ижсэн асуудлыг засгийн газар дээр бол шийдсэн учраас хичнээн сүүлд нь ч гэсэн тэр илүү цагийн тий цалингийн зөрүү ороод шийдэгдээ явсан ийм асуудал байгаа. Манай хаан дүүрэг бол яг ер нь сангийн батх юм уу танай амжилт хэсэг хийгээд явчихжээ. Санганууд өмнөдөө байдал стандарт 3